сонсогчдод MJL радио 88.3 долгионд ярьсуугаад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут радиогийн 2 дугаар студиэс хөтлөж анжихаа хөтлөж цэцэг найруулагч Баяранаар илүү шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк хамтран ажиллаж байгаа 5 тэрбум хүрлэх бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. За мөн кафе Баскучи Италийн кофений тансаг соёлыг Монголдо мэдрье. За өнөөдөр 5 гарагт бид нар их гоё сэдвээр ярилцдаг. Энэ бол харилцаа гэдэг сэдв байгаа. Өнөөдрийн сэдв бол нэлээ игдүүтэй сэдв шүү. Ер нь бол. За юу вэ? Игцэгтэй. За чи дут. За чи дут зүгээр. За яг ийм үгээр хэрүүл эхлэх тохиолдлууд бол байдгаа. Байдаг. Ингэж хэлээл ер нь бол хэрүүл эхэлдэг штэ. Тийм. Гэхдээ яг ингэж хэлэхээс өөр аргагүй байдалд бас оруулаад идэг. Би энийг одоо жишээлбэл би жолоо бариа явж хахад хажуунаас эмэгтэй хүнтэй ингээчтэй тэгээчтэй үгүй чи наад хурдан хасалт 3 дугаар игнэрээгүй оролдоо. Үгүй чи одоо энэ хүнийг урдуур нь чи дайрцсан юм чи нэг баярлалаа гэд нэг аваарад арчих марчих гэх ингээд хамраад байдаг тий. Яг үнэндээ яг тэр үед нь за чи дут зүгээр гэмээр байдаг байхгүй. Чи жишээлбэл яг хизээ тэгмээр байдаг. Хоол хийж яхад. За яадгийг. Манай нөхөр яг сайн хоол хийдэг л дээ. Гэтэ ингээд битэр хоёр тустай хоол хийж байгаа тохиол би өгнөл нэг амар оролцъё гэж боддог байхгүй. Гэтэ намайг хоол хийж яхад ингэчмээр юм уу, тэгчмээр юм уу гэл одоо жишээлбэл ингээд гал дээр ингээд тосоо хийжэл ингээд сонгоно гэж яхад нэг за нэг жоохон сармис хийчмээр юм уу гэж ивэл би хизээ юу хийхээ мэдэж байгаа штэ. Давсаа хийх юм уу? Давсаа хийч гээл гарахтаа ивэрэ штэ. Өндгөө хайруулын тавныхаа эрмэгтэр хаглал та. Тэр чи би яг хажуу талд нь хаалмаар идэг байхгүй юу гээл. Тэгэл ингээл яг чи дутмод гэж нэг тийм амар хилдгүү ч гэсэндээ ер нь л нэг тийм тэгж хэлмээр санагдах үе бол байна. Тэгтэл яг эннээс болоод хэрүүл эхлэх тохиолдол бол зөндөө байдаг. Бид нар ингээд мэдээж сайн сайхныг л боддог баг. Одоо аюул услахын төлөө намайг жолоо барьж хахад юм хэлдэг баг. Магадгүй хоолоо амттай сайхан болгохын төлөө чамайг юм хийж хахад хоол хийж хахад чинь хэлдэг баг. Тэгвэл бид нар нэг зарим нэг юм дээр бол ер нь дутаад сурчмаар байгаа. Тийм штэ. Тэгээ юм болгон дээр ингээл чал гээл одоо жишээл за их муухай үгэлтэй надад нэг таалагддаггүй юм. Гэхдээ хаяа бодохлоор үнэн л байдаг л да. Эр хүн байж нэг тоогоо шанагны хэрүүл битгий оролцож байгаа гэж те. Ууг нь ч ингээд сайхан одоо гэрээ эзэн бол тоогоо шанагны хэрүүлтэй ч болсон оролцож л байх хэрэгтэй юм шиг байна. Хогоож гисэн гаргаа хайчиж л баймаар юм шиг л байгаа юм л да. Тэгтэл яг нэг юм орох юмаа мэдрээд те нэг эр хүн шиг байгаад орохгүй байх дутчихмаар. Зарим нэгэн дээр эм хүнээ мэдрээд те за юу вэ өөрхий амтан те ингээд стресс бухимдал ихтэй байхад нь хажуугаар нь би бас юу вэ гэж болчихмоор тийм үү. Зарим тохиол яг ингээд найзтайгаа ч юм уу тийм хувийн юм ярьж хахад хажуунаас нэг удаад ингээд хамт хэсэг хүн сонсч маслаа л одоо жишээ зүгээр жишээ татал ярил л да манай дүү ч юм уу хин чи тий. Тэгтэл ингээд битэр яг ингээд чухал юм ярьж исэн чинь хажуугаас орж ирэл 30 нэмэрт идэвэл бас заримдаа тэгж хэлмээр санагдана. Би бас нэг 10 гаруй жил бараг 20 жил болчихж байгаа байлгүй дээ. Аялал жуулчлал хийж байгаа юм байхгүй юу. За ялангуяа гаднаас гадагшаа хүмүүс аялуулдаг ажлыг бол би бас нэлээ хийсэн. Зарим нэгэн зүйлийг нь би цээжрэлж хийж чадна гэдэг тийм хэмжээнд хүрсэн туршлагатай хүнтэй. Тэгээ яг тэрийг ингээ яриа байж хахад хажуунаас хүн орж ирээ. Тэгвэл гоё юм биш үгэнгүүтээ би зүгээр чи дут гэмээр байдаг. Яг тэгвэл би энд чинь те хаана нь алдаа гардаг, яавал те эрсдэлтэй байдаг те. Яаж явбал илүү гоё, яавал илүү хямд тусдаг. Тэр хүнд ямар буудал нь илүү тав тухтай таарах те. Одоо жишээл гэр бүлээрээ явж байгаа хүнийг те болж игэл тийм нэг гэр бүлийн тустай юм нэг өрөөтэй болгохын төлөө би хичээгээ явж байхад те хажуунаас орж ирээд ингээд нэг юм ярихлаар нь яг тэгж хэлмээр санагдаад байдаг байхгүй. Хэрв тэгэл хэлчих юм бол ингээ харилцаа эвгүй болоод магадгүй тэр хүн манай компаниг сонгохоо болно л доо. Тийм учраас би зүгээр ингээд хэлээр ингээд цаашаа залгаад ингээд өнгөрөөчдөг. Тэгвэл ингэж хэлснээс болоод хэрэлдсэн хүмүүс бол би зөндөг мэднэ л дээ бас. Тэгэхээр харилцаа маань өөрөө ингээд те би одоо жишээл нэг гоё гүнзгий
амьсгаа авж байгаа те. Би яг энэ салбар дээр 17 жил ажиллаж байгаа маа те. Танай гэр бүлийн онцлогийг би ингээд сая танаар хэлүүлээд авсан учраас танай гэр бүлд хамгийн сайн сайхны төлөө би ингээд хамгийн гоё газруудад ингээд санал тавиад танд боломж байна уугүй юу гэдгийг судлаад сууж байгаа маа гэл хэлчихвэл ууг нь болох гээд байгаа байхгүй. Гэтэл тэгдгүү нэг игдүү хөдлөөд идэг байхгүй. За чи дутцуугаар л гэмээр байгаа. Тэр үг эхэлж гарч ирээд идэг шүү дээ. Чи жишээлбэл юун дээр тэгдгүү бас? Ер нь бодлоо нэг тийм амар их тэгдгүү байна. Гэхдээ нилээн дээр одоо жил гарны өмнө юм уу дүүдээ би нэг за чи дуут гэж хэлж ирсэн юм байна. Ээжтэй загнуулсан. Яасан гэхэд эрүүл мэндийн асуудал болсон. Тэгээд чи өстө бла бла нойрч ингэж энэ хоолч ингэж бла бла гэсэн чи ээж загнаж яаж байгаа тэр дүү бүр намайг нэмж загнах нэ. Чи дуут гэж хэлжээ тэгээ хаалгаагаад гараад ирсэн. Тийм шүү дээ. Би чамайг бодвол арай олон амс шивтүүлсэн хүн чамаар дутуул гэж. Тэ? Угаасаа загнуулж яах чи нэмж загнаад ахт бас жоохон тэгж хэлмээр санагддаг. Тэгээд мэдээч яг тэр үгний дараа бол та хоёрын хооронд бол нэг хэсэг ингээд үл ойлголцол бий болсон л. Тий, жоохон эвгүй тэгээ хоорондоо ярьж марих гудаж. Уг нь бол 7-ны 2-3 удаа ярьж марил чат ч видео кол хийгээд идэг. Тэгээд тэр чинь бараг 10 хоног байх болчихж байгаа юм чи. Уг нь бол хөөрхөн амтан чиний эрүүл мэндэд л санаа зовсон байх л та тий. Тийм. Гэхдээ яг нөхцөл байдал нь одоо надад бүр нэг тийм надад санаа зовсон гэхээс илүү намайг улам дэвслээд байгаа юм шиг санагдаадсан байхгүй. Аа. Тий. Яг ингээд унахлаар нь өшгөлж байгаа юм шиг үү? Тий. Улам өвдөд байгаа юм чи. Тэг. За тэгэхээр өнөөдөр бид нар ямар одоо ингээд бид нар хамтран ажиллагч танилцуулсны дараагаар утасны ангууд хэн орж ирээд ямар ч би уулзах вэ гэвэл шүү дээ. Зүгээр хинэн ч хамаагүй орж ирээд таныг яг юу хийж яхад чинь хүн хажуунаас чинь юугээд ярихлаар за чи дутгимээр санагдаад байдаг. Тэ. Тэгэхээр энэнийг яагаад яриулаад байгаа юм гэвэл за би нэг ийм тохиолдолд ер нь дутаад сурчмаар юм байна гэдгээ хүмүүс ойлгоод авах. Тийм үү? Яг үнэ. Заавал ингээд нөгөө нэг би тэгэхээр нь тэгдэг байхгүй юу гэж гоё уянгалахтай биш тийм. Бас ингээд нэрнгээсээ дургу байдаг юм ярьчингууд яг ийм юм дээр хүн дургу байдаг юм байна. Би ер нь ийм нөхцөл байдалтай тааруул дутчихчимаар юм байна гэдгийг л ойлгоод авах. Өнөөдөр харилцаа чинь бас тийм штэ. Бид нар бие бинийгээ стрессгүй байлгахын төлөө харилцаа гэдэг юм ярьж байгаа. Дутх үедээ дутна гэдэг чинь хүнийг сайхан стрессгүй орхихын л шинж штэ. Яг үнэ. За хамтран ажиллагчаар Ариг банк хамтран ажиллаж байгаа 5 тэрбум хүрлэх бараа татаа авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. За Ариг банкны хувьд бол энэ 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жил болгон ажиллаж байгаа юм байна. За энэ жилийн одоо аяныхаа хүрээнд сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгчдэд зориулан үл хөдлөхөөрөн барьцаалахгүйгээр ямарваа нэгэн үл хөдлөх барьцаалахгүйгээр 5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг олгож эхэлснийг дуулгахад бол таатай байна. За энэ нь ямар хүмүүс зориулагдсан юм бэ гэвэл жишээлбэл эдний бүтээгдэхүүнтэй номин сүлжээ дэлгүүр гэрээ байгуулсан. За тийм учраас номингийн харилцагч одоо тэдний бараагаа нийлүүлдэг ч юм уу те ийм хүмүүс бол энэхүү зээл нээлттэй болцсон гэсэн үг байна. Манай нэг нэ одоо TED дээр ийм нэг гар утсны дагалдах хэрэгсэл зардаг байхгүй юу? Одоо USB адаптер гээл тэгсэн чинь тэрийг өмнө нь номинд нийлүүлдэг байсан. Тэгээ би номингоос нэг авах гэж хайгаад болоог байхгүй юу? Тэгээ яасан ингэ гэсэн чинь юу эргэлтийн хөрөнгө байхгүй. Энд чинь номинд чинь нэг бараа нийлүүлчихэд зарагдаж дуусах хүртлээр тооцоо хийнэ гэдэг нь жоохон удаа штэ. Энэ хооронд нөө дууссан бараагаар нь хангажмаар байдаг. Гэтэл манай үнд эргэлтийн хөрөнгө байхгүй. Тэгээ болцсон байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ тохиолдолд эргэлтийн хөрөнгө шаардлагатай хүмүүст 5 тэрбум хүртэлхийн зээлийг олгож байгаа билээ. Тэгээд олгох болохдоо ямар ч барьцаа байхгүй хурдан шуурхаа гэж байгаа. За хурдан шуурхаа гэдэг шалтгаан нь бол энэ зээлийг өрөөсөөл 2-5 хоногт ажлын 2-5 хоногт багтааж шийдвэрлэх юм. За мөн зээлийн хэмжээ 5 тэрбум хүртэлх тэгээ хугацаа нь 12-24 сар хүртэл. За сая бол бид нар жишээл номин дээр жишээ авчлаа. Одоо бусад өөр зөндөө ийм ханган нийлүүлэгчтэй ингээд итгэл найдвар нь болж байгаа те өөрсдийн гэсэн маш олон том объектуудтай хаашаач тэрийг аваад зугтаж зайлахгүй ийм газар зөндөө байгаа. Энэ газрууд бас Ариг банкнд хандаад ийм одоо 5 тэрбумын зээлийг харилцагчдаа нээж өгөх болцоо байгаа юм байна шүү. Яг үнэ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24 цагийн турш ажиллагаатай байдаг 70 10 техник гэсэн дугаараас авна. 70 10 техник. Мөн Facebook-ээс Ариг банк гэж хайгаад мэдээлэл авч болно. Эсвэл Ариг банк цэгийн гэсэн вебсайтад хандаад мэдээллийг аваарай. Дархан болон Эрдэнэт Улаанбаатар хотын салбаруудаар та бүх үйлчлүүлэх боломжтой. Манай нэвтрүүлэгтээ Ариг банк хамтран ажиллаа. За бараа татан авах барьцаагүй зээлийг олгож эхэлсэн байна. 5 тэрбум хүртэлх гэж байгаа юм шүү.
За хоёул эхний сонсогчийг авъя. 8810. Ано. За байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За өдрийн минь сайн бацгаана уу? Сайн байна уу? За шууд хэлнэ. Юу гэхээр намайг яг ингэж байж хахад нэг хүн ингэхлээр нь би за чи дутаа гэмээр санагдсан гэж. Би сувлагч хүн байхгүй юу? За. Тэгээд сувлагч гэсэн хэрнээ бүр нарийн мэрэгжлийн анестези реанимац гэдэг дахин амьдруулын сувлагч хүн. За. Ингээд олон удаа ордог. Ингээ хүмүүс аюу гоош тариа хийлэгдэг байхгүй юу? Одоо ингээд нэг гэрээр тариа хийн штэ. Одоо ингээд ооч маарч тэгээд юу вэ? Очлоор зэрэг заримдаа өвгөнтэйгээ чи цог очиал хийн заримдаа гараа аваа. Тэр шааргаар авчаарай. Алуути үнгээ заагаад бүрсэн гүн би чи насаараа хийсэн. Зөндөө нэг номын үдээд навааташ гэлээ нуугаад удаан тусна хамаа хурдан тусаах юм уу? Үгүй би нэг эрдэнэ центрээр аваад хий. Тэр номынхан дагуу яг номороо хийж явах хажуунаас дагаад ахтарсан чи тус гэмээр идэв да. За ойлголоо. Яг ажил үргэлж болчихлоо тий. Өдрөөс яах хөрөлөөрэй. За баярлалаа. За яг тийм мэрэгжлийн хүн ажиллаа хийж явах тийм үстэй манус бол дутал байхгүй юу? Ядаргаа үстэй тий. Тийм тэргүү одоо тэр хүн чинь бүх насаар нь яваад ёстой нэг нүдэнэд хийсэн ч чадхаар болцсон ийм хүнийг би хажуунаас нь зөвлөл заагаад бол чи дутын л нэмэр. Стресс түлхийн л нэмэр. Өмнөх ажил дээр байхад хамбаг тэмдэгээ тавьсан юм уу, тоо битсэн юм уу, наатаха хянсан юм уу, ингэсэн юм уу, гарын үсгээ зурсан юм уу гэл ингээл тэр нөгөө нэг энэ алтан бичгчэн гарахтаа бүгдээрээ дээрээсээ доош ингээд дастараатай би өөрөө дотроо ингээд тоолж байгаа бүрэн бүтэн юм ингээд бүрэн хүлээлгээд өгч явах ч урдаас ингээд хадгалж явах хэцүү. Зөв. За 88. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За юун дээр чи дутх юмар санагдаж байна. Чи дутаа гэхээр саяны хэсэг мэрэгчлийнхаа дагуу ярьлаа л да. Би нөгөө бихтэй багш магш биш шүү мэрэгчлийн тийм багш юу албатай биш. Одоо энэ төгсөл энэ тэр асуудалтай холбоотой нэг мэдхгүй цаашлаар ярьж байгаа нэг хүүхдүүдийн төгсөлтөнд хэдэн төгрөг хураалаа, багш нар төгс юу яалаа. Багш нарын шалгалтанд хүүхдийн шалгалт засах гэж 50000 төгрөг авлаа. Энэ багш нарт өсгөж өгөх гээд идэм өдөр гээд ингэж тэр хүмүүсийг л дутаал гэж хэлмээр байна одоо. Тэгээ өгөхгүй бол зүгээр тэгээд дугаал байл та. Тэгээд зүгээр л тэнд ажиллаа хийж байгаа хүмүүсийг нэг хоолгүй хоолтой өлсөө хатлаа гэд ингэж ихтэй янзаар хараагаад зүхээд баймааргүй байна. Тийм хүмүүсийг л чи дутаа гэж хэлмээр. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. За. Болвол манайхын ийм глобал юм ярмааргүй байна. Тийм ингээд нийгмийн чанартай юм ярихлаар мэдээж энэ чинь ийм том асуудал дээр бол хоёр талтай байдаг. Нөгөө талынхан ч зөв юм шиг, энэ талынхан ч зөв юм шиг байдаг. Яг өөрт тохиолдсон юм аа л ярмаар байна. Яг үнэ. Яг өөрт тохиолдсон юм аа. Nice. Байна өдрийн мэнд. Өдрийн мэнд. За юун дээр чи дутх юм бэ? Юу би зүгээр нөгөө амар их нэвтрүү орон хөтөлбөрүүдийг сонсдیں۔ За. Тэгээд нөгөө нэг хөөх юм уу гэрлээ их юм амжгаа ахыг минь муугийн ахыг минь бүр амар хэлдэг байхгүй юу. За. Тэгээд өөрснөө нөгөө одоо нөгөө хээдрүүдтэй хэлэхэд юм л да. Тийм нөгөө шүлээж ажиллаа, үгээ зөөлөө, ятаахан уншаач гэдэг. Тийм хүмүүсийг л одоо та нар чинь илүү янзын шуум оруулахын тулд битүү агааргүй орчин нэвтрүүлгүүдэд хөтлөж байгаа шүү дээ. Тэгээд нэг 30-40 минут хон тэгэхээр чин зэрэг ам нь хатнэсэн хол ам нь хуурашаад зүү байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг ууснаа яг тийм нөхцөл 40-50 минут юм уншаад юм хөтлөөд явж чадахгүй байж зүгээр дуцаа гэж хэлмээр байдаг юм. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэ. Тэрийг ч өөр шулуухан хэлчихдэг. Тийм. За баярлаа. Тэгдэг ингээ хаяач нэг гомдмор юмнууд бичигдсэн л байгаа байдаг. Тэгээд бид нар ч одоо нэг олон жил болоод тоохоож болж дээ. Тэгээд за. Одоо намайг 200,000 хүн сонсож байгаа. Түүнээс нэг нь л ингэж бодож байна. Үлдсэн 199,999 намайг сайнаар бодож байгаа даа гэж бодоод тэгэл тайван байж дээ да. Тийм биднээс шалтгааллахгүй асуудлууд гарч ирнэ, техникийн асуудал гарч ирнэ тий. Тэгээд ер нь шууд эфир гэдэг чинь жоохон хэцүү шүү дээ. За дараагийн сонсогч 9011. Байна.
За. Өдрийн мэнд. Өдрийн. За, юун дээр за чи дутаа гэмээр санагдаад байдаг юм. Би одоо 20 жил ачаа тээвэр хийж байгаа ачаа хийж байгаа. За. Тэгэл хүний юм ачаад яхаар тэгж ачихгүй юм уу? Ингэж уяагаар өгөхгүй юм уу гэл. Аа. Тий. Уяа байгаа юу татах юм байгаа шиг бид нар бүр уур байдаг хгүй ч та. Тий ачаа машин ачаа ачих чи уяан байна өөрөө татна. Тийм ээ. Одоо мөнгөний авал хүний төлж байгаа та гүрийгэл та яшигтаага байгаа гэл. Та би өөрөө сүлдө зарим хүнд бүр би өөрөө мэдээ татчихяа л хэлдэг тэгэл. Аа. Тэн дээр бүр суур байдаг хгүй бүр. Нэрэл тэгэх бах те. Тий. Нэрэл яг тэгэх юм байна л да. Гэхдээ би нэг удаа Эрдэнтээс Улаанбаатар хот руу явж хагаад нэг микроны дээдлэл юм ачижсэн. Тэгээд би ч яг нөгөө нэг чи дутгийч байх гэж бодоод дугаал ачаага өгчөө суусан чинь замдаа миний мишок шокыг унгаасан байсан шүү. Та зөвхөн микротик ч юм уу хаа. Бид ч одоо ачийн хэмж байгаа ч өдрийн хэд татаад хэд ачиж байгаа болохоор цаавал. Та тэгээ тиймэрхүү асуугаад байгаа юм бол би тэдэн жилийн дуршлагтай гэж хэлчихгүй да. Бид нар ч бас ингэж шинэ хүнд өгж явуулж гинөө, дуршлагтай хүнд өгж явуулж гинөө мэдгүй шүү дээ. Анх үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд бол. Би хэлдэг юм байна. Бид насаар аны зөвлөл хийдэг юм. За тэгвэл тэгээ итгэж зарим ч гайгүй болтой. Зарим нь тэгэл өдөрч юм яриад. Ер нь бол монголчууд үлдэх хүнээр ачаа буу татвал шүү дээ. Тийм шүү дээ. Авч явах гэж байгаа хүн та юм байгаа үстэй. За. Яг гоё чи дут байна те надад ч нь бол нэрэ. За баярлалаа. Баярлалаа. Ажил үргэлжлэх албат ийм зөндөө орж ирэх юм байна тийм. Яг тийм. Нэрнгээсэл тийм үстэй. Бүх насаараа ачаа татаад те тээвэр хийцэн хүнд би хажуугаар нь очиж өстой дутал үстэй. За Улаанбаатар хотод 15-30 минут нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаа танилцуулъя. Амьдралын аяллыг автомарттай гэсөөрэтээр автомарт дэмжээ ажиллаж байгаа. Баталгаад Япон автомашиныг нийлүүлдэг автомарт худалдааны төв мотор хороопондоо 1 жил батарейнда 6 сар явах үед ангидаа 7 хоногийн баталгаа өгч байгаа юм байна. За мөн батарей баланслагч төхөөрөмжөөр бүх төрлийн автомашины батарейг баланслахаараа давуу талтай. Нийт 1000 гаруй автомашинтай дээр нь бүх үйлчлэгийг нэг дор байрлуулдаг учраас таны цаг завыг хэмнэн буух эзэнтэй буцах хаягтай баталгаад автомашиныг та автомарт худалдааны төвөөс аваарай. Манай нэвтрүүлгийг автомарт худалдааны төв дэмжиж ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Эфир утас 77 77 3883 77 77 88 30 гэсэн усны дугаараа та бүхэн залгаад за чи дутаа дут гэж хэлмээр санагддаг ийм зүйл яг юун дээр гардаг вэ гэдгийг хэдүүлээ ярилцъя. Тэгээд энээс нь анхаарад нэрээ бас ингэж хэлж болохгүй мэн гэд бид нар чинь нөгөө харилцаа гэдэг сэдвээр ярьж байгаа шүү дээ сэдвүүрэнд тий. Та цаашдаа хүмүүстэй харилцахдаа жишээл мэрэгжлийн хүмүүсийг те чаддаг юм аяж хат хажуугаар нь чан гэвэл урдаас чинь чи дутаа гэсэн хилдэггүй маа гэхэд тийм харцаар харах юм байна шүү тий. Ano? Байна өдрийн мэнд. Унтраагаарэ. Харин унтраах гэсэн чинь. За юун дээр чи дутх юмэр байна? За би бол өсөтийн мэрэгчлэр хэлсэн юм ярмааргүй байна. За. Тэгээд ажи шинэ устай тэгээд хоол хийж хахад хажаанаа болдсон юм яриад байлаа. Чи дутаа юм яриад юм да. Юу гэж байна? Тэгэл за басан биш нөө амтлагчаа баргал зарим хоолн дээр амтлагчаа хийх юм уу тэгсэн юм уу гэсэн юм уу гэхэл дутаа гэмээр санагдал. Тэгэл одоо манай нэг бас нэг хичээдэг. Би одоо машин байж жолооч болоод 23 4 жил болж байна л да. Манай хичээл шинэ жолооч. Тэгсэн юм хажуу цуучаад олон юм байна. Энэ нэгээр явахгүй мо одоо энэ шигээ эргээд эхлэв. Та дутаа л гэж би ясаа хэлж ирсэн да. Нөө нэг эхнэрүүд чи ингээд нэг хоол хийж байгаад нөхрүүд нь юу яахлаар айгүй яоцгүй хүлээж авдаг. Тэгээ харин тийм ингээд тагийн онголцуулаад гэсэн юм уу болж гин үү ингэж гин үү гэж ингэхлээр ястаа чи дутаал гэдэг да. Наад бууцаа сэвсэн юм уу гэж хэлсэн гэсэн нөхөр нь. Тэгсэн чи эхнэр айгүй муухай эргэж харснаа. Тэгэхээр яадын гэсэн чи. Болдгийн гээ үсттэй гээ. Бууцад болдгийн гээ үсттэй гэсэн чи. Чи тэгвэл сэвэд болгочихгүй яасыг гэсэн. Харин тийм тэрийг ястаа хоол хийж яхад өөрөө мэдээд хоол хийж яхад дундуур арах машин мэдээд одоо олон жил ярьсан байж хат чинь мэдээд дундуур орох энэ төр бол чи дутаал гэмээр байгаа чи хэлэх үедээ хэлчихнэ. За баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөсэй. Баярлалаа өдрөө сайхан. За. Энэ хоол машины асуудал бол айгүй түгээмэл юм байна. Хаяа ингэмээр байдаг. Би дутъяал гэмээр үе байдаг байхгүй юу? Нэг олон хувцас гаргаж ирээд би алийг өмсгөө гэдэг те.
Би бол дутмаар байгаа байхгүй. Би юугаа мэдх юм бэ те. Тэртээ тэргүй надад зориулж хувцлаагүй ш. Тэр хүн чинь найз нартай ч юм өөр хүмүүс зориулж гоё харагдах гэж хувцалж байгаа. Би тэн дээр бол дутмаар байдаг байхгүй. Тэгэхэд ч те за чи хилээд өгчих нэгийг сонгож. Бас л чанга шүү те. Тэ. Заримдаа тийм машин техниктэй холбоотой юмнаас л би дутмаар идэв юм уу мэдгүй чи. За эфирийн утас 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залхнаа. За тийм ээ тийм. Ер нь л дутмаа. 88 83 Өдрийн мэндэ. Өдрийн минь. За би дутаа гэж хэлмээр юм бол зөндөөлөдөө. Тэгээд сүүлийн үед бол одоо би дутмаар байна гэдэг юм байна. За Ажил дээр би ч одоо нөгөө нэг ажил дундаа шинэ төрийн байгууллагт ажилладаг. Тэнгүүд ерөнхийдөө шинэ залуу хүн боловсрсон хүчин гэж явж байгаа. Тэгээд одоо манай ажлынхан бол ерөнхийдөө нэг 60 марга биш. Ер нь нөгөө нэг тэтгэвч суух насанд төгссөн тийм хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээд ер нь нэг юм санаачлаад ингээ хийнгүүт одоо би хийх болчтой. Тэгээ ингээ юм болгонд одоо намайг оруулаад явуулдаг. Тэгээ сүүлдээ үнэхээр би залуу хүн ч гэсэн ядраад байна. Би үнэхээр нэг ч гэсэн юмнаас нь дутмаар байна. Тэгэхгүй болохоор одоо нөгөө залуучуудыгаа бүр хитрхийн юу ягаал тэр тэгдэг гэжтэй тэрнгээр хийлэг бүх юм дээр хийлгэн амралтын өдөр ажиллах байсан ч хийлгэн хүүхдийн байраар ч хийлгэн одоо надад хамаагүй юм байсан ч оруулна ажлын хэсэг Тэр жоохон хэцүү те. харин тэгээ би нэрээ ядраад энэ дутмаар байна гэж юу сүүлийн үед жоохон юм ярангууд нь жоохон хурал морал дээр дэмжихгүй чимээгүй гэж чадах байсан ч ер нь жоохон чимээгүйс байгаа. Яг нэг өөртөө тийм режимд оруулаад хүнийг жоохон муухай болгох юм байна гэж би бодсон. Цаанаасаа бүр тийм дутмаар санагдаа. Тэрэн дээр харин илүү өглөөд миний чиг үүргийн юм биш байсан ч гэсэн оруулах гэдэг ихчнэрийг харин дутаал гэж хэлмээр байсан. Би өөрөө ч тасчмаар байна. Намайг оруулах гэдэг та нар дутаал юм байна шүү дээ те. Харин тийм. За, холбоосон баярлаа. Баярлаа. За энэ дээр сонирхолтой сэдв юм байна. Яагаад гэвэл хүмүүс өөрсдийнхөө кейсийг яриад тэрэн дээрээс нь бид нар энэ үед нь дутчих хэвээр байна гэдгийг ойлгож авч байгаа. Бид нар яг ингээд нөгөө илүү газар илүү дуграад илүү хүн болж очоод тэгээд амтныг стресстүүлээд тэгээд харилцаан дээр асуудал үүсгээд тэрнээсээ болоод бие биендээ дуртай дургу болоо явцдаг. Тэгэхгүй тулд дутх үедээ дутчихлоо. Заримдаа шовдолтаас би дутмаар байна гинэ. За дараагийн сонсогч 9993. Бэнэ. Бэнэ өдрийн минь. Трэмэнд. За юунаас дутаа гэж хэлмээр байна. За би нэг таксинд явсан түүхэлээр л да. За Тэгээд нэг жинхэнэ модерн нэг хөөгөн суунгуудаа нөхөрлөгөө ярихгүй. За төгжрлийн цагаар. За тэгэл би чинь айтаар төгжрлөгөө газар энэ багцаалдаад явчихсан шүү дээ. Тэгээд суунгууд утасны санаас шууд нөхөр нь зааж байгаа байхгүй. За тэгж яваа гэд. Тэгээд намайг төгжрлөө аваачаад зоодог. Тэгээд нөхрийн одоо чи дуугаа байл гэж хэлмээр санагдаад байсан. Тэгэл одоо ингэ явуул энэгээр чинь төгжрлөгөө шүү дээ. Ингээд нэгээгөө хож яриасаа юуныхаа нөхрийнхөө үгээр л явж байгаа байхгүй. Чи одоо тэгж явах хэрэгтэй шүү дээ. Ингэж явах хэрэгтэй шүү дээ. Ял төгжрлөө аваач заачвал одоо игнэгээ тэгчүүлээд ингэчүүлээд ингээд миний игнэг заагаад тэгтэл батгцсан да. Чи дутаал гэмээр байсан уу? Тэгээд дутаал гэмээр байсан. Тэгээд хамгийн гол нөхөрт нь аюу уур хүрсэн дээ. Тэгээд төгжрлөлт гарчаад. Тэгээ ингэдэг те. Яг чамайг ингээд амар төгжрөл рүү оруулснаа. За би энд буугаад алхачихъя гэв. Яваад өгдөг те. Чи одоо энд ингэ цаг алдаад яг байдаг. Энэ хүртэл хэд гарсан байна гэж тооцоогоо буугаа алхацдаг байхгүй. Тэгдэг. Тэгээд нөхөр нь утасны занаас байгаа замд төгжрлөө оруулчихдаг. Би болохоор яг зам дээр явж байгаа хүн чинь яваа мэдэн штэ. Яг үнэн шударгаартай ингээд үргэлжлүүлээд түгжээнээс гартал суугаад явчихвал бас сэтгэлд өргөл байдаг бах те. Ядаж хэ. Тэгэхгүй тэгээд айгу шудраг бостай. За би энд бочтой төгжрөл чинь бүтэхгүй юм шиг байна гэ яваад гэдэг. Тий, тэгэл одоо нөхрөөс чинь боллоо гэдэг хэлмээр санагдаад байдаг. За нэрэ тийм ээ. Холбосон баярлаа. Баярлаа. За сонирхолтой юм аа. Хурдан явмаар байна уу, товч явмаар байна уу гэж асуумаар юм шиг байна. Тэгээ хурдан явмаар байна гэвэл за би ингээд зарим нэгэн түгжээг тойроод ингээд жоохон тойрхон байна шүү гэдгээ хэлээд тэгээд тохиролцоо явахгүй бол те ингээд хурдан мөртлөө товч явж
явах болцоод Улаанбаатар тийм ялбар биш баг. Энэ ямар муухай хорчин комент ч тийм ээ. Нөхөр нь нууцтайгаа байсан бах уу? Тэгэл төрүүлж авахгүй юу албаар гинэ. Ямар эвэр комент ч тийм ээ. 87 өдрийн минь. Өдрийн минь. За. Хэний юунаас чи дутаа гэж хэлмээр байна. Зүгээр би нэг ихчээ нэг дут гэж хэлсэн юм аа. За. Яасан бэ гэхээр нэг хурмаа хийж байгаа хүн ингэмээр тэгмээр гэдэг хэлж байгаа шүү дээ. Тэжнээс энүүгээр яах гэдэг, тэрүүгээр яах гэдэг ингээд орлоход ирсэн байхгүй. Хурмаа хийж байгаа хүн чи байсан. Би болохоор яг өмнөх нь хурмаа хийсэн байсан. За. Тэр нөө би ч хурмаа хийхдээ би ч болж үл бас нэг эхнэр юу хүсэж чинь тэрнийг хийчих гээд те. Тэгээд за эхнэр маань ийм юмд дуртай учраас ингэн эхнэр маань ийм газар ингэ хийх гэж учраас ингэн те. Ингээд бүх юмудаа ингээд дотроо төлөвлөж байгаа шүү дээ. Тэр шиг одоо ингээд манай бас нэг дүү хурим хийхээр болоод ингээд явсан чинь хажуунаас нь энүүгээр нь яах гээд байгаа юм тэрүүгээр нь яах гээд байгаа юм бэ гэж нэг дэжраад нэг өөрөөс мөнгө гаргах гэж байгаа юм шиг ямбагнаа тахлаа нэгэ та наа асуудлаас нэг дутчихаач би. Яг би л зөв гэж хэлнэ. За. Маш сайн шип юу вэ? Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Яг тэгдэг. Яг ингэж тэгдэг. Хүн ингээд дурсамж бүтээн гэдэг чинь те энэ хоримчин зүгээр хідэн хүмүүс нийлээд идэж байгаа ш. Бас өөрсөндөө аягүй гой дурсамж үлдээх гээд байгаа байхгүй. Яг дурсамж үлдээх гээд тэнгүүтэй. Тэгвэл тэрнгээр яах гээд байгаа хайрын мөнгө зүг гэл. За, Улаанбаатар хотод 15 цаг 39 минут талсан байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Кафе Баскучи Италийн кофений тансаг соёл Монголд ирсэн байна. Шинхэн хурсан кофений англиун үнэр хамар цоргиж өтгөн дослог хөөс уруулд хүрэх мөчөд таны амтлах мэдрхөө бүрэн сэргэнэ. Халуун зөөлөн амд тань удаан хадгалагдаж таныг нэг хором Италид хүрэх мэт болно. Яг л өглөөний нарыг толдсон Амальфи ирэг дээр байгаа мэт Итали кофений жинхэнэ амтыг мэдрээрэй. За энэ бол Баскучи кофе. За 1883 онд Италийн Монтечеренион гэдэг ийм хотод үүссэн гэж байгаа юм. За тэгээд 1883-аас хойш гэдэг чинь одоо бараг 140 гаруй жилийн түүхтэй гэсэн үг шүү дээ. За Кафе Баскучи гэдэг энэ брэнд бол дэлхийн 40 гаруй улс оронд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн. Энэ улс орнуудын нэгэнд нь манай Монгол орсонд туйлын баяртай. За ингэдэг би ингээд оройн цагаар би ч орой л тарна шүү дээ. 7 цагаас тараад за тэгээ ингээд салгалж явсаар байтал 8 хагас хүнтэй цаг маг болцох юм бол баг 9-гээд очдөг. Тэгэнгүүт орой 9 цагт би чинь кофе уух юм бол зүрхтэлсэн шүн нойргоо молно гэдэг аюултай те. Гэтэл би ингээд хүмүүс шиг ингээд гоё ингээд кофе уугаад найзтайгаа имээрээ суумаар байгаа гэдэг байхгүй. Тэрийг хүслийг маань Кафе Баскучи бол надад одоо биелүүлж өгсөн. Яагаад гэвэл эднэд кофенгүү кофе гэж байдаг. Кофенгүү кофе уухлаар яг кофе ууж байгаа мэдрэмж байгаа юу? Байгаа. Тэгэхээр зүрх мөрөгдөлсөхгүй, гар мар салгалахгүй, нойр мор хөлчихгүй. Тийм шүү дээ. Янзын гоё байдаг шүү. Тэгээ тэрний хажуугаар нөгөө нэг энэ яг Италид очсон тэр Италийн десертнүүд чинь маш гоё хамттай шүү дээ. Тийм Итали билуунууд, органик салаад, за мөн мерч буюу мерчендайз бүтээгдэхүүнүүд маш баялаг сонголттойгоор байд юм бэлээ. Тэгээ бүгднийг нийт дөрөөс авах боломжтой гэж юм л да. Ерөөсөл маш гоё хамтыг мэдрэх юм бол Кафе Баскучи. Монголд одоогоор 2 салбар байна. Наадам центрийн нэг давхарт байгаа шинэ хамгийн сүүл байгуулагдсан шинэ салбар. За мөн ном макро хөдөлтөөний төвийн нэг давхарт Итали соёл болон амтыг түгээж байгаа. Та бүхэн 70 1883 гэдэг утсаар холбогдоорой. 70 1883 Facebook нь Баскучи Монголиа шүү. За ингээд хамтран ажилласан Кафе Баскучид баярлалаа. Баярлалаа. Италийн кофений тансаг соёлд Монгол ирсэн байна. За нэг комент уншаад яхаа. За. Шоуноос мөрөх гээд найзах нь би өдөө чадахгүй нэ гэсэн чинь хажуунаас нь манай охин наа чи худлаа ярьж байгаа гинэ. Гэт орилцсон гин. Тэгээд энэ үед нь л өстой чихнээсээ чи тууд гэж хэлмээр санагдсан. Гол нь бүх тооцоог надаар даалгуулах гэдэг болохоор мөрөх гэсэн чинь бүр охин ингэсэн. За. Хутгаар юм бэ те. За. За дараагийн сонсогч 88 техник. Сайн байна уу? За өдрийн мэндэ. Эцэмэнд. За. Харилцааны асуудал гэж бодож байгаа юу ярьж байгаа учраас яг зүгээр ингээл байгуулгалтай манах. Тэгээд
нэг маань хөрхийн нөгөө гэр бүлт нь юу гараад гачигдал гараад ажил явдал гараад тийм. Тэгээ ирснийхаа дараа тэр асуудлаас болоогүй ч гэсэн яг энэ сэтгэл санаа хэцүү үедээ нэг хоорондоо хоёр маань жоохон төвтөр болоод ажил дээрээс болоод. За тэгсэн нөгөөх маань одоо тэгэл айлын болгон хүн яаж идэг хүн бараг л ирж ил байдаг явж ил байдаг гэдэг юм нэг хүний зам байж хаад энийг ингээд нэлцах гэлээ гэдэг ингээд ийм үед тэгэнгүүт ясан дээр нөгөө хүн маань нөгөөхийнхөө алдсан хүн гэр бүлийн байдлыг яг тодорхой бас мэдэхгүй. Тэгэхээр яг энэ үед бол ийм асуудлыг угаасаа өндөж болохгүй тэгээ ийм үед нь дэмжиж чадахгүй бол зүгээр дутаж бай гэж хэлмээр. Яг тэр үнэхээр хүн тусаад тийм тэр харилцаа бол тэгээд эргэж ирэхэд аюу хэцүү байдал хүртэл яаж байгаа байхгүй юу? Яг тэгдэг. Тэгэхээр иймэрхүү юмыг за нэгэндээ гой сайхан сэтгэлийн дэм болж чадахгүй бол зүгээр чимээгүй л байж байгаа дутчихвол зүгээр гэж хэлэх. Тийм. Тэгээд яг тийм үед хүмүүсийн үг айгүй байлаар хорон болдог. Өөрөө ялахын тулд хүнд юу ч хамаагүй хэлдэг. Чи ганцаархнаа хүнээ алдсан юм уу гэдэг ийм байлаар үг хэлдэг те. Тэр бол ингээд яг тэр үед бол зүгээр л дутчихмаар байгаа шүү дээ. Ер нь байгаа шүү дээ. Тийм. За бас баярлалаа. За. Мөөгийн буян дэлгэр үйлчлэгээ авахгүй орж ирчээд хүний ажлын байрны түрээс хэдийг төлдгүү гэж асуудаг хүмүүсийг зүгээр дутаал гэж хэлмээр эдий. Түрээс мөнгө өгөхгүйс хойш танд хамаагүй шүү дээ. Цалин асуудаг хүмүүс байдаг. Тий. Танах цалин өндөр үз хэд өв? Тэгэхээр юм бэ. Чи дутаад гэдэг. За дараагийн сонсогч 88-7. Өдрийн Өдрийн Энийг бас хэлсэн дутаа гэснээр санагддаг юм аа. За. Аяхан бас юм 5 сарын 23-нд манай хоёр хүүхдийг цэцлэгийнхэн төгсгийн баяр болдог доо. За. Тэгээд зарим эцэгчүүд одоо муугар ирэл авгаанаар юм да. Тэгээд хэцүү юм уу хэцүү юм тэгээд ангидэн хэрэг зассан чинь тэгж төсөх байсан, ингэж төсөх байсан, тиймч тагунд хийх байсан, иймч тагунд хийх байсан. Тэгэл гэртэн нөгөө ижил өнгөтэй тавг мав байна уу гэхээр би саншаад манагт байгаа гэж би яваад очлоо. Тэгсэн чинь ийм тагунд хийхгүй байсан, модон тагунд хийх байсан. Сар ангийн бүтээлэг тавахгүй байсан, улаан бүтээлэг тавих байсан гэж нэг зөв хөргмөр чи тэгэл дутцаач гэж хэлээд үндэ өсмөр санагцаа. За. Тэгээд өөрөө тэрийг авчираад хийхгүй яасан юм бол тийм ээ? Тийм. Өөрөө авчиж хийхгүй ээжж 3 хумцаач хөдөлгөөгөө тогшдог гойж ирчээд наан мөнгөний хураагаад хамаг юмд нь яваад пиццагийн захиалаад жимсийн авчиж угаагаад чирийн засаад ингээ баштан жим тус болоод ингээ ажиллаж байгаа хүмүүс тэгээд 2-3 ихтгэж байгаа аахгүй төлөөл ангийн чимж байгаа аахгүй бас хаамаараас авчиж үлдэн тэр чи хөөрхөн ажил шүү дээ бас нэг төлөө аваад ингэж авчаа өөрөө юу ч хийхгүй байж ээжж тэгж төсөхгүй байсан тэр таалдахгүй ингэж төсөхгүй байсан тэр шаалдахгүй ширийн бүтээлэг болохгүй байгаа даа чирэгээ пэбрээс болохгүй байхад ингэж байгаа гоныг бас дутаа гэж хэлмээр санагдаад заастаа хүүхдийн баяр хүүхдийн юм дээр хилам хийгээ яах гэж бодоод тэгээд эндээ өстмөр санагцсан. За хатсан баярлалаа. Яг нэг үлхэд манад нэг тийм ингээд юм болгон дээр ямар нэг юм хэлэхгүй бол дугаа өнгөрч чаддгүй тийм нэг төрлийн синдром л доо юм. Ийм хүмүүс маш олон болсон. Зүгээр ингээ өөрт нь бүр ямар ч хамаагүй юм дээр очиод ингээд одоо нэг өндөг байлаа гэхэд өөгүй штэ те. Энэ дотор аштаа бол хөгийн юм байгаа даа гэж хэлээ. Тийм сонирхолтой тийм. Бараг тулцаанд дууссан байгаа даа гэх гээд. Тэр айрамтай болсон. Нэг нөхөртэй онгоцыг өөлсөн гэсэн шүү дээ. Тэгээд онгоц юу ч өөлдөг гэнэ л да. Тэгээд тэр нөхөр ингээд онгоц харуулад за энэ онгоц гэдэг юм ингээд та нэг өөлчтөө гэлдсэн чи мөн ч өөгүй юм да. Одоо шуу бол одоо ясны хөнгөн болохлээр нисдэг энэ том төмөрөг нисних гэхлээр их л өөгүй юм. Нилээн торж харж яснаа. Хатаасан жоох хоол юм уу да гэсэн. Тэр шигтэй ингээд яаж хийж байгаад нэг юм олж хилдэг тийм бас нэг юм айгуу тийм токсик хүмүүс байна. Байна. Бата банзрагч ингэж комент хийсэн байна. Өчигдөр шоудаа шаардсан байхад хажуунаас яах гэж уусан гэдэг. Энийг зүгээр л дуут гэж хэлмээр байдгийг. Саяны хүүхдэд юу яа? Онц тав. Манайхаа гой юу яаж яа комент хийж байна. Хүн гой сайхан үг хэлж чадахгүй бол дуугуул ээжсэн дээрээ муухай үг хэлмээр санагдвал хэлээ хааз гэсэн байна.
Төрсөн хүнээс өөрөө юу хагалгаа юу гэж асууд элдв бусаар хилээд идэх хүмүүст чи зүгээр дутаал гэж хэлмээр байдیں۔ Үртэйгээ уулзсан за тийшээ гүчлээ. Үртэйгээ уулзсан их хүнд элдв зүйлийн зөвлөгөө заавар өгөх нэртэй гомдоогоод идэх хүмүүс бол чи дутаал гэж хэлдэг. Ер нь хөхүүд хүмүүс саяхан төрсөн хүмүүс бол айгүй эмзэг сэтгэлгээтэй байдаг. Тийм хүмүүс зүгээр ингээд хэрэгтэй юмыг нь бэлгэлээдтэй ингээд зүгээр сайхан хөрхөн шүү. Юм асуухаар хэцүү. Хөөхт мөхтийн хөрхөн өхөрчл холдсон дээ. Тий. Ер нь юм асуугаад ер нь бол тийм асуух жагаад амар болгоомжтойсэн дээр. Юу ч яасан эмзэг талаас нь хүлээж авах гэдэг юм шиг байгаа. Тий. Чи айгүй эмзэг болсон байгаа шүү дээ. Хэр их сүйтэй байна гэж асуух ер нь бол жоохон хэцүү дээ. 94 тгээс. Алло. Алло. Бань 94 тгээс. Радиогоо унтраагаарай. За радиогоо унтраач. За сүүлийн хүн байна. За. Юун дээр чи утгамаар байна? За би нэг байшин байсан юм аа саяхан. За. Тэгээд нөгөө би өөрийгөө дот гэж хэлмээр байна л да. За. Би нэг жоохон өөрөө нэг байшин байцаад нэг жоохон алдаа оноог мэдээд. За. Тэгэн гутаа нөгөө чинь арын хүмүүс байшин байран гутанд талгалж очоод энэ нь тэгдэм байдаг шүү, тэр нь тэгдэм байдаг шүү гэдэг одоо зөвлөгөө өгөөд яв. Тэр хүмүүс яаж харсан? Өөрөө би яг нөгөө хүмүүсийг бас энэ юм дээрээс бити алдчихсаа тий. Ингэчүүл зүгээр идэм байх та гэж дотроо бодож байгаа мөртлөө тэгээд дискгүй бууж очоод за энэ дээврээ ингэж тавиад болдгоо юм байлаа. Энийг ингэж тавиараа. Энэ дээр нь юм аваараа гэдэг амар зөвлөгөө өгөө яв. Тэгээд одоо хүмүүс өөртлөө чи яаж харж байна? Уул нь айгүй айтайхан байгаа л та. Тэгвэл та зөв өгч байна. Яг би өөрийгөө дотгээд бас хэлмээр санагдчихлаа. Гэнт сая нэг сонсч явж байгаа. Хадас нь баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За. Гой. За ерөнхийдөө бол бид нар ингээд ер нь ингээд нийтээрээ жоохон стресстэй явж байгаа юу гэвэл стресстэй явж байгаа. Тэгээд энэ дээр те ингээд яг ингээд мөн мөрөөрөө ажиллаа хийгээд ч юм уу мөн мөрөөрөө хамгийн сайн чаддаг юм хийгээ явж хаад хүн хажуунаас ингээд нэг ер нь чан хийхлээр юуны төрөнд те ингээд за ихчээ ахаа би гээд ингээд тайлбарлахаасаа төрүүлээд чи дутгад үг цээжин дээр гарч ирж идэг. Тэгэхээр саяны энэ олон тохиолдлуудыг ингээд сонсоход хэдүүлээ ер нь олон юм дээр илүүтэй л байдаг юм байна шүү. Яг үнэ. Дутаж л явъя. За, манай нэвтрүүлэгтээ өнөөдөр Ариг банк хамтран ажилласан 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцааг зээлийг олгож эхэлсэн байна лээ. За мөн Кафе Баскучи Итали кофений тансаг соёл Монголд иржээ. Та бүхэнд хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд 16 цагаас радио мэдээг хүлээн авсаад 16 цаг 10 минутаас сонсдог урлагийн нэвтрүүлгийг хүлээн авсараа баярлалаа. За баярлалаа.